За тэгэхээр миний хань Монгол Улсын соёлын гавьяа зэтгэлтэн хурандаа гаваас уран маань Монголын цагдаа жирийн цагдаагаас хурандаа боллоо зүтгэхдээ маш олон одоо цагдаагийн сэдвтэй бүтээлүүд бүтээсэн байдгийг. Мань хүн цагдаагийнхаа нэр хүндийг өндөр төргөж явах гэж цагдаагийн одоо байгууллагын одоо цагдаа хүнийг хүмүүс одоо энгийн ард түмэн бас одоо өргөж одоо эергээр ойлгож байгаас билээ тийм ээ. Албан үүргээ гүйцэтгэж байгаа одоо тушаал аваад ажиллаж байгаа хүн чинь тушаалаад биелүүлнэ шүү дээ тийм ээ. Тэр утгаараа мань хүн одоо өөрийнхөө албаны нэр хүндийг өндөр төргөх хэмжээний уран бүтээлүүд маш олноор тойрвж ирсэн. Одоо ингээд одоо өөрөө байхгүй ч гэсэн бүтээлүүд нь мөнгө ихшгэлж байна да. Тэгэхээр тэр бүтээлүүдээ бүтээхдээ ер нь ихэвчлэн битүүр хамтарч бүтээсэн. Хамгийн анхных нь магадгүй өөрийнх нь цагдаагийн сэдвтэй бүтээлгүүл 801-р хороо гэж байхад 801-р хороо гэсэн дуу. Тэгээд хорооны орлогч байхдаа анх зохиож ирсэн. Тэрнээс хойш ер нь бол битээрт бол цагдаагийн сэдвтэй цагдаагийн гэргээ, мөрдөн байцаагчийн үүс, эрүүгийн цагдаа, замын цагдаа, цагдаагийн ээж, за тэгээд гэх мэтчлэн ер нь цагдаагийн сэдвтэй бүтээлүүд маш олон байгаа. За тэрний дунд энэ бид мартахгүй гэдэг бүтээлийг ер нь бол 2019 он зохиосон. Яагаад энэ дууг зохиох болсон бэ гэвэл мэдээж хэрэг би өөрөө яг тэр ковид эхэлжсэн тэр яг ингээд бодит байдлыг жишээлбэл яг би юу харж исэн одоо энэ 7 будалтүүлээ нэг замын цагдаа яг ингээд тэр машиныг хойноос нь хөөж яваад чирэгдэж яваад тэгээд нас барсан шүү дээ. Тэгээд яг тэр үйл явдлыг би тэр хоёулаа сууж байгаад харж ирсэн учраас үнэхээр би сэтгэл шимширсэн. Үнэхээр ээж хүний хувьд, их хүний хувьд. Тэгээд нэг өдөр мань хүн хард сууж агаад ер нь одоо энэ одоо залуучууд ингээд хар залуугаараа ажил үүргээ гүйцэтгэж яваад одоо ингээд хорвоогийн мөнгөсийг үзээд байх юм аа. Хоёулаа нэг сайхан эдний гэгийн дурсгал зориулсан бүтээл хийе гэд. Тэгээд мань хүн энэ шүлгээ бичсэн. Шүлэг яаж хүн тэрэлсэн байна уу? Яаж төсөөлж бичсэн байна уу? Яг тийм аялгуул буудаг байхгүй юу? Тэгэхээр би бол яг тэгж бичиж бодсон. Нэг талаар их хүний сэтгэлээр тэр хүмүүсийг тэр одоо амар эрсдсэн залуучуудыг одоо хайрлсан одоо халаглсан харуулсан ийм сэтгэлээр л бичсэн аялгау. Одоо мэдээч хэрэг бүтээлийг сууж л хийн шүү дээ. Тэгээд тэр хүндээ ингээд хараад өнгөцгөө хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгээд нэг удаа болно, дахиж хянана, дахиж засна гэл ингээд нилээл юм болж төрнө шүү дээ. За бид мартахгүй дуу маань анх соёлын гавьяа зэтгэлтэн Монголын зохиолтын өвлийн шагналт яруу найрагч гэдэг орондоо гаваас өрн орндаагийн маань шүлгээр бүтэж соёлын гавьяа зэтгэлтэн хөгжмийн зохиол цэцэрлэг багшийн маань аялгаугаар Монголын цагдаагийн түүхт 100 жилийн ой зориулагдсан зохиогдсон дуу байна. Анх гаваас өрн даргаас маань энэ дууг дуулах үргийг надад өгч дуулах гэсэн маш их баяртай байдаг та. Гаваас өрн даргаас дуулах үүрэг авахд ер нь өөртөө нэг хариуцлага хүлээж авч би чадах болов гэж ер нь нэг тийм бодол байсан шүү. Тэгээд тайзан дээр дуулаад хүмүүсийн үнэмжээс харахад ер нь дууг тодорхой хэмжээгээр амжуулж чадсан юм байна гэсэн өөртөө жоохон итгэл төрж ирсэн. Анх шүлгийн зохиосон маань цагдаагийн орондоо цагдаагийн хүн байсан учраас юм уу шүлэг тухайн дууныхаа сэдвийг маш их мэдэрсэн. Угаасаа мэдэрсэн их санагдсан. Тэгээд хөгжим аялгуутаа маш их зохицсон. Сайхан яг надад зориулж хийсэн дуу байсан л та. Манай Нямхүүшин соёл урлагийн сургуулийн дуулаач анги төгссөн яг миний шав байсан. Нямхүү битүүрээ бас нэлээд хэдэн дуу дуулсан. Тэгээд ер нь яг анх бодтол би Нямхүүдээ өгнө л гэж бодож ирсэн. Ер нь дан ганц хоолой бичлэгчхээс илүү дуулах болгонд
ганц мэдэрдэг зүйл ихэр цагдаагийн байгууллагын үнд зүйл байдаг шүү дээ. Өргөсөн тангараг гэж байдаг шүү дээ. Тангараг гэдэг үгний яг тангараг гэдэг үгч нь уншаад өнгөрдөг амны уншлага биш. Зүрх сэтгэлээс илүү мэдэрдэг энэ дуу дуулах болгондоо. Энэ дуу ерөөсөө эхлээсээ төгслөлт ер нь огшлолтой энгийн дуунаас илүү тийм сэтгэл зүйн жиг өндөр ачаалттай дуулдаг дуу байхгүй. Тэгээд ер нь бол эхлээл дуусах хүртэл ер нь их тийм огшоодог. Манай үзэж байгаа зэрэгтч гэсэн дагаж их огшиж байгаа харагддаг. Надад их юу ачаалттай тусдаг бадагч юм хамгийн сүүлийн 3 дугаар байдаг байдаг л да. Энэ дууг дуулах чинь огшоод нулим сунах ч юм уу тийм цаашаа дэвчих үе зөндөө байдаг л да. Хамгийн анх 100 жилийн зориулж нэг хүндэтгэлийн тоглолтын дээр дуулж хагаад бүх удирдлагууд босоод зэрэгтэл ингээд нэрх гээл босоод ирэх. Огш чаяа өөрөө ирэхгүй гэж нэг дэвчээр алдчихсан үе байдаг. Хоолоос ангираад. Одоо хүртэл ярихад хүртэл гэж байна. Үүлэн тэнгэрт бүргэд ухарч дэвдэггүй шиг Үүрэг хүлээсэн цагдаа урагшаа тангараагатай гавья хүслэгүй жаргалын үлмид ёслоод гарцаагүй мөчид анянгэснийг битгий мартаарай. Ер нь энэ дог сонсоод хүмүүс дурсаад өнгөрөхөөс илүү одоо ажиллаж байгаа аль багшд маань ч гэсэн цаашдаа энэ дог сонсоод өргөсөн тангараг гэж юу юм тэрийг зүрх сэтгэлээсээ мэдрээ цаашдаа илүү урам зориг аваасаа л гэж халуун аймаа өргөсөн аль багшдаа үеийн үед эрхэм хүмүүсээ эзэвчтэй мартаарай дурсаж явах тоо гэж бодож явдаг. За 15 цагдаагаас эхэлтэй Монголын цагдаагийн байгууллагын 105 жилийн энэ он тохиож байгаа. За Монголын цагдаагийн байгууллагад олон арван аав ээжийн хүүхдүүд үүрэг гүйцэтгэж албаа нэр төртөө хааж байдаг. Тэдгээр албаагч болохоор бахархам сайхан гавь байгуулан ажиллаж байдаг. Үүрэг гүйцэтгэж Алтай аймаа зориулсан албаагчдын дурсгалыг хүнддэх тэдний алдар гавьяг мөнхжүүлэх зорилгоор цагдаагийн музейд цагдаагийн байгууллагын 100 жилийн ойгоор бид мартахгүй танхимыг байгуулсан байдаг. За бид мартахгүй танхимд албан үүрэг нэр төртөө гүйцэтгэж баатарлагаар амь өргөцсөн одоогийн байдлаар 31 албаагчийн чэйж баримлалыг одоо ингээд мөнхжүүлсэн алдар гавьяг мөнхжүүлсэн байдаг. Тэдний нэг нь цагдаа гомсур юм аа. Ингээд баатарлагаар амь өргөцсөн 31 албаагчийн мэдээлэлээр одоо тийм иргэдэг одоо ном хийхээр бид нэр би ажиллаж байсан. Тэгээд ингээд албаагчдын мэдээллийг цуглуулад ингээд архивын баримт үзээд ингээд явж байхад энэ хүний одоо гомсроо гэсний байгуулсан гавья энэ үйл явдал нь надад их шууд тод туссан л да. Албаагчдын мэдээллийг цуглуулж явах явцад бол 1987 оны 9 сарын 23-ны өдөр бүү гэх чинь болохоор өөрийнхөө эхнэр болон тэг хадам эцгээ одоо ална тэг яа занл хийсэн мэдээлэл бол эсхийн байцаагчд бол ирсэн байгаа. Тэгээд энэнийхээ дагуу болохоор гомсрон агсныг болохоор одоо тэр хүмүүсийн амь нас эдвэрнгийг хамгаалгаад одоо мэдээллийн дагуу бөөгчийн ар гэр байрлаж байгаа одоо Төв аймгийн Эрдэнэ сумын Мухрын ам гэдэг газар руу явуулсан ба. За тэр хүн очиод бол нөгөө гэмтэтгээд бол ирээгүй байсан ба. За тэгээд очиод тэр хүмүүсийг ингээд ээж дэш нь болгох явцад нэг гэмтэтгээд ирсэн. Гэмтэтгээдээс гэр бүлийн хүмүүсийн амь насыг хамгаалаад үүр зайдал хамгаалан тэмцсэний эцэст бол өөрөө зүйлд нь буудуулж ингэж нас орсон байдаг. Цагдаагийн байгууллагад ажиллаж алба хаана гэдэг бол нэг төрлийн хэрэг л да. Тэгээд өргөсөн тангарагтаа үнэнч зүтгсэний бол нэг илэрхийлэл болов гэж би бодож байна. Цагдаагийн байгууллагын түүхийг олон мянган албаагч ажилтнууд маань хамтдаа бүтээлсэн. Одоо ч бүтээлцээр байгаа. За энэхүү түүхийн маань
нэгэн хэсэг болох албан үүргээ гүйцэтгэж яваад амь хэрсэтсэн албаагчдаа зориулан бүтээсэн Монгол улсын соёлын гавьяц зүтгэлтэн цагдаагийн хурандаа гаваас өрнгийн шүлэг урлагийн гавьяц зүтгэлтэн цэцэрлэгийн хөгжим бит мартахгүй дууг бид нэр энэ онд аль биесээр дүрсжүүлэн олон нийтэд хүрэхээр бэлтгээд байна. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь хэрсэтсэн албаагчдынхаа алдар гавьяа үн цэнийг үргэлжид одоо дурсаж явах ёстой. Залуу үедээ ойлгуулж авах ёстой. Ямар их үн цэнээр өнөөдрийн энэ байгууллага оршин тогтнож байгаа вэ? Өнөөдрийн төв бүтсэн бэ гэдгийг одоо мэдэж байгаасай гэсэндээ одоо энэ болсон үйл явдлаас сэтвлэн энэхүү дууг одоо төрсжүүлэхийг зорилоо. Бид зөвхөн нэг тохиолдлыг бус, нэг хүнийг бус, ард иргэдийн амар амгалан амьдралын төлөө амь насаад зориулсан тэдгээр бүх албаагчдынхаа төлөөлөл болгосон түүхийг ингээ гаргахыг зорьсон. Мэдээж доо түүх болгон үн цэнтэй байдаг. Амиа алдсан албаагч болгоны ард тэдний гэр бүл, үр хүүхэд үнэт зүйлсэн үргэлжлэн үлдсэн байдаг. Тийм учраас бид нэг түүхийг онцолсон биш, тэдгээр бүх хүмүүсийнхаа төлөөлөл болгож энэхүү түүхийг сонгосон юм аа. Ёсолсон дүрм хэвээ